За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ бичлэгээрээ та нарт нэг бяцхан зөвлөгөө өгье. За хандаа эмч та тэр ходоодны хий түрүүний ярьсан хоол боловсруулах системд маш их хэрэгцээтэй зүйл ярьсан нэг ярьж өгч туслаа. Бууц хийх зураа бид гурав зүгээр л одоо бууц хийх зураа буу халав. Харин тэгэл ходоодны би ч одоо өөрөө уламжлалтай эмчгүй шүү дээ. Тэгэл ихэнхдээ нөгөө энгийн шинжлэх ухааны эмчнэрийн эмчилж байгаа эмчнэрээс тэгээд үр дүн жоохон өгөхгүй байгаа өвчтгүүд голдуу ирэндээ. Тэгээд нөгөө хоолнд шингээж чадахгүй, дэшээ гулгуулдаг, гидсэн дүүрдэг, хатдаг, толгоо өвддөг, ядраад байна гэсэн нөгөө хүмүүс ирээд их олон төрлийн дотрын эмч бичээд өгсөний дотроос нөгөө ходоодны давсны хүчлийг басгах энэ голдуу хамгаалтын юм гэж их өгдөг. Жишээлбэл ямар юм байх вэ? Жишээлбэл одоо нэг юу их тий яг пантопразол гэдэг нэг популяр байдаг шүү дээ. Хасаагүй. Тэгээ нэг чэйж хорсож байна гэхээр л тэрийг угаадаг байхгүй юу бид нар чинь. Тэгээ нөгөө хүчил их байна гэдэг. Тэгэхээр харин эсрэгээр нь ходоодны давсны хүчил нь одоо бидний нас ахтай холбоотой өөрөө багасаа явцдаг. Тэгээд дээр нь тэр имээр ходоодны давсны хүчлийн нүшээ багасгаад ингээд өгчмөр чинь тэгээ бүр нөгөө хоолоо бид шингээж чадахгүй. Тэгээ давсны хүчлийн маш чухал одоо хэд хэдэн үүргийн хамгийн чухал нь бидний гаднаас хоол ундтай орж иж байгаа бактери, вирустэй устгаж өгдөг. Тэгээ хамгийн хамгаалалтын үүрэгтэй бидний ходоод гэдсний замыг ер нь хамгаалах үүрэгтэй. Хоёр дахь чухал үүрэг нь болохоор уургийг хөвсөлгөж өгч өгдөг ходоодын дотор. Уургийг задлаад зөөлрүүлээд гидс рүү түлхэхэд бэлэн болгож өгч өгдөг. Ийм хоёр маш чухал үүрэгтэй. Тэр давсны хүчил бол хүний организмд байнга байж идэг юм байна шүү дээ. Ердийн нөхцөлд. Тэгээд насаа дагаад бүр багасч идэг байнгын. Тэгэхээр чин бид нэр тэгээ дээр нь янз бүрийн хоол холж идээд байдаг орчин үеийн болцохоор ёстой жинхэнэ нэг үл шингэх хүчин гэдэг нь үүсчдэг. Тэгээ бид нар ч хоолоо жажилж идэхгүй. Яар юм гэхээр нэг. Тэгээ ходоо ч бол шүдгүү оёрхтон байхгүй юу. Тэгэхээр чи бид нар ихлэ хоолоо заавал жажилж идсний дараа ходоодонд бол хоол жажилж яаж өгөхгүй хамгийн гол хол хүрэхтэй байхгүй юу ходоод. Холдог. За тэгээ ходоодын хоолыг ингэж байлгаж яадаг сав байгийн одоо эрхтэн байгаа байхгүй юу. Болж чанлаг. Тэгээ тэр нь халагдаад ирчгээрээ бид нар ходоодны салстын одоо давсны хүчил багтуугалтай холбоотой бас өөр янз бүрийн одоо юунууд муур гарахаа болоод ирэхээр ходоодны архаг хатингашсан үрслүүд үүсээд ирнэ. Тэгээ хоолоо шингээхгүй булчингийн нөгөө юун зангиж доош явж чадахгүй болоод ирэхээр сөргөө сайхан дэш улаан гараар уцаал. Тэгэл нөгөө сөөргөө гэдэг өвчин чинь одоо тэгж үүсдэг механизмтай байх нь байна шүү дээ. Ходоод нь тэгээд угаасаа юм жоохон одоо хүний атгах шиг иймэрхүү л одоо байж байгаа хэвээр байл бидний 3-2-т нь хоол идүүлээд 3-1-т нь хоос нь үлдээчихээр хоол идэх хэвээр байл бид нар чинь давхарлаад идчихээ төрүүчийн хоол нь шингэхгүй 3 давхарлаад ахаар чинь ходоо сунаа үлдчихдэг. Тэгээд сунахаараа дагаад улаан хоолой ходоодынхаа амтсан дагаад булчимчаа сунна шүү дээ. Тэгээд хоолн дэшээ гарчин уцаад. За тэгээд энэс сэргийлэх гол чухал асуудал ер нь юу вэ? Чухал нь болохоор олон хоолыг их хэмжээгээр давхарлаж шингэх хоолнуудын хооронд нэгтгэж идэхгүйгээр аль болохоор нэг төрлийн хоолыг тэгээ бага хэмжээгээр ойрхон хугацаанд идчих хэрэгтэй шингэсний дараа. Тэгэхээр зөвхөн энгийн эрүүл хүн гэж жишээ авт чинь 2-3 цагийн дараа нарийн гэзлүүгээ одоо ходоод ингээ аажмаар нэгдүгээр ингээл пак шагаа гаргачихгүй шүү дээ ходоод чинь тий. Одоо нэг 2-30 минутын зайтай ч юм уу багаар ингэж нөгөө одоо ингэж агшил төвхөр 12 удаа гэсний амсар нэгдээд ингээ багаар хийх хэрэгтэй байхгүй юу. Тэгэнгүүтээ тэр хэсэг нь ялангуяа стресстэй холбоотой бид нар явагдаад ирэхээр тэр хэсгийг болчин агшилчаад нээлтэж нөгөө хоол уусах шүү дээ доош. Тэгээд ирэхээр бүгдээр л энэ дээр ингээ бөөгдөрсөн зар гэжтэй хүмүүс. Тэгээ ходоодон дээр хатуулдаж өвдөд байна хоол идсний дараа энэ төр гэдэг чинь ер нь тэр асуудал юм уу? Тэгээ бол ходоодныхаа ходоодоо хосон байлгах
ялангуяа эхний үлэн байлгах хоол ихгүй байж тэгж баг багаар идэ дасаад ирэхээрээ тэгээд угаасаа тэр өвчин өөрөө хоолныхаа дэмгийг бариад ирэхээр сөөлгөөгөө хилээд байгаа ходоо дээшээ яах өвчин өөртөө арилаа явчих. Гэхдээ тэгвэл одоо тийм сөөргөтэй хүмүүс хоолн шингэхгүй ходоод нь хатуулддаг улсууд өшөө дээр нь өтгөн хатдаг тийм улсууд бол заавал эмийн эмчилгээ хийлгээд л тэгээд байх шаардлагагүй. Ер нь одоо амьдралын хөвшлээ өөрчилчих юм байна шүү дээ. Хооллох зарчмаа өөрчилчих юм байна тий. Тэгээд өөртөө таарсан хоолоо хүн сайхан сонгоод авчихгүй. Тэгэхгүй нөгөө за тэр хэмжээ сайн бол манай найз ийм хоол идсэн ч гэсэн ийм гоё тэр хоолыг идэж болохгүй гэдэг. Өөртөө өндрөл болбол энэ тэнгийн хоол авчраад хойлоо тэгээд ч нэг юм. Өөрийн бол яг өөртөө ямар хоол идчихгүй гэхээр одоо махан хоол гэдэг чинь махан чигэмжээ ногоотой ч юм уу нэг жоохон хэтрүүлж идэхгүй байх хэмжээ байна. Тэгээд шийсний дараа. Манай нэг ширгээс ус чинь үнэхээр юуны их шүү дээ. Ширгээс усаа уун гэдэг нь. Тэгээд дээд ширгээсэн ус гэдэг шүү дээ. За тэгээд ширгээсэн усны зарчим регламентэр гэж ярих юм аа ерөөсөө. Ер нь одоо тэгэхээр чи тэр ходоодонд байгаа ердийн давсны хүчлийн тэнцвэржилтийг ширгээсэн ус ууж тогтворжуулдаг юм уу? Эсвэл бид нар зүгээр ер нь хоолныхоо жамц давсыг хэрэглээд байх хэрэгтэй юу? Жамц давсгаа бас хэрэглэж хэрэгтэй. Тий. Жамц давсыг ширгээ усантай хийгээд сайхан ширгээж байгаа бас ууж болно шүү дээ. Арай бас хэтрүүлж болохгүй. Тэгээд өдөртөө өглөөдөө нэг л удаа үлэн дээрээ сайхан ширгээс усаа уугаад нэг цагийн дараа ч юм уу жамцыгаа ч гэсэн цагийн дараа тэгээд болоо. Тэгвэл хоол болгон дээр идэл уугаад хаар чи бас нөгөө авсан чи бас хуцаад нөгөө эсрэг үйлчлэгтэй болоод хэтэрхий их давстай хоол идэл ирж байгаа ам цагаад ирнэ гэсэн нэгний шараа болох явчихдаг байхгүй. Ер нь одоо хооллно гэдэг чинь ер нь урлаг тэгээ эрүүл байх урт насхын үндсэл юм байна шүү дээ. Тэрийгээ бид нар өөрийнхөө биеийн организмыг мэддэггүй учраас л буруу хооллож, буруу амьсгалж өвчнөө өөрсдөө бий болгодог юм гэж би ойлгож байна. Зөв үү? Энгийн л асуудал байгаа байхгүй юу? Тэгэхээр чинь тэрийгээ мэдхгүй өндрүүлээд бид нар чинь нэрээ хаа маа хооллох юм. Тэр нэг намаа жоохон юу хөөхт мөгдөгч манай эмээ энэ нэг аяг шөл угаа за боллоо дахиж идэхгүй л гэдэг байсан. Тэр тэгээд их л таа. Яг нэг юм аяг хоол идчихдэг. Тэгээд тэрнээс илүү хийдэггүй. Тэгээ өвдчихсэн түүхэр нь байхгүй шүү те. За миний энэ бичлэгт оролцож байгаа энэ хандаа эмч энэ Эрдэнэ чимэг эмч энэ бол хоёлаа эмч хүнсүүд бас далд ухамсрын сонирхдог, бясалгал хийдэг, энерги сонирхдог нэг ёсондоо бид бол ийм номын нөхдүүд байгаа юм аа. Тэгээ өнөөдөр бид нар ингээд сайхан бууза хийгээд энэ хоорондоос сайхан яриа өрнүүлж байна. Манай хандаа эмчийн бууз бол онцгой. За энэ дотор бол их янз бүрийн ногоо бол орсон байгаа. Хятад байцаа, буу цай, цагаан луун орсон нэрэ тэр ийм гоё одоо ингэж харагдаж байна. Тэгээд одоо бас энэ буузаа жигнэхтэй хэрхэн яг доорноос цаас тавьчих болдгийм бэ нөгөө хоолны цаас тавьчихдаг юм байна. Бас ингээд шүршдэг тосоор хийчихдэг юм байна. Шүршчихдэг юм байна. Одоо ийм аргуудтай юм байна. За энэ дээр нэг ажиглагдсан зүйл бол энэ хятад байцааг бол маш жижиг хэрчээд дараа нь гараараа базаж яахыг харлаа. За энэ тухайга нэг жоохон зөвлөгөө өгөөч. Яагаад хийцэн бэ? Тэ хятад байцаа яагаад хийв? Яагаад хэрцэн хойноо базаад бас шүүшин шахаж хасгаад байх шиг байсан? Энэ тухайга яриач. Биний нэг төвд хоолны газрын бууз хийдэг хүүхнээс юунаас нь мэдэж авсан. Тэгээ нэг байцаач одоо гадаад барьж байгаа байцаа гаднаас нэг юу цацсан байгаа шүү дээ. Янз бүрийн орхоод идүүлэх. Пенисит. Тэгээ тийм гашуун амттай болчдаг гинэ. Тэгэхээр яг тэрийг авахын тулд жижигхэн хэрччихэл давс ингээд цацаж дээрнэ. Тэгээ сүүл нэгэ бацгаа нөө шүүс нь гарна штэ. Тэгээд ардын шүүсийг асгалчаа тэгээ бууцсан хийхээр гашуун амт нь тэгээ нөгөө бос энэ зүйл юм болчихдаг гэсэн.
Давс цацхыг би харсангүй давс цацаж хагаад шүүсээ илүү гаргаж ярьдаг ш. Миний гадаа урдаа хөдлөөд. Бас цацаа байж байгаа тэгэж бацчихлаа. Тэгээд хятад байцыг ер нь олон хүмүүс иддэггүй л дээ. Жишээлбэл би бас нэг иддэггүй. Ер нь эрүүл мэндэд байх ач холбогдлын ер нь юу гэж үздэг вэ? Хятад байцааг ер нь элгэнд их сайн үйлчилгээтэйгээд би бас нэг хятад дэмжээс нэг асууж мэдчихсэн. Тэгээ би өөрөө ч гэсэн нэлээд хэрэглээ хавар болохоор чанаж уудаг юм шүү дээ. Тэгэхээр ямар ч бас арьс гоё болоод үс цөөлрөөд их гоё болоод тэгэхээр юу л ихтэй эрдэс өвхтэй юм шиг байгаа юм. Тэгэхээр элгэний халуун шар голдож яасан гэж бид нэр яриад идэг одоо цүс ихтэй элгэний халуунтаа тэр хүмүүсийн байцааг идэхээр бас мэдээж имчилгээний одоо юутай нүүн талаас имчилгээний үр дүнтэй байгаад байдаг юм аа. Тэгээ би бас юутай хүмүүс өгч үзчихсэн. Одоо нэг арсны захтнаатай хүмүүс байгаад байдаг шүү дээ. Бас янз бүрийн экземтэй. Тийм хүмүүсийн байцаа уулгаж байгаа. Тэгээ Монгол юм өчгөр арсны боёлол өвчдөг юм. За байцаагаа тэгээ чанаад шүүсэнүүд юм. Тий. Чанаад шүүсийн 1 литр усанд чанчаад өглөө өдөн дээрээ нэг аяг уучаад үлдээхээ хоолныхоо дүндөө тэгээд өдөр ягаа явчихсан. За баярлалаа. Үнтэй сайхан зөвлөгөө өгсөнд би бол хоол хийлцсэнгүй ингээд хоолыг хараад энэ хоёрын эргэн тойронд яваад янз бүрийн юм асуугаад ингээд марг хоолоо ингээд тавьчлаа. Одоо ер хоол идэхэд өгч байгаа юм шиг байна. За баярлалаа хандаа амжтай сайхан зөвлөгөө өгсөнд.